Одоо энэ засгийн газраас улсын их хурал эрчим хүчний реформ хийн гэсэн маш том зорилтыг тавьсан байгаа. Тэгэхээр энэ зорилтын хүрээнд энэ реформыг хэрэгжүүлэх эрчим хүчний хуулиудыг шинжлэх юм ажлын хэсэг улсын их хурлаас байгуулагдсан. Түүний ингээд ахлагчаар бол ажиллаж байна. За тэгээд энэ ажлын хэсэг маань хоёр том ажлыг одоо хийснийхаа үндсэн дээр за одоо байгаа хуулийн үр дагаврын үнэлгээ мөн тандан судалгаа гэдэг ийм хоёр том бүлэг ажлыг хийсний үндсэн дээр ямар одоо дүгнэлтэнд хүрчээд байгаа вэ гэхээр ерөнхийдөө одоо байгаа эрчим хүчний хууль маань бол маш ерөнхий буюу маш юм товчхон. За одоо ингээд төрийн байгууллагын эрх үүрэг тусгай зөвшөөрөл гэл ерөнхийдөө ингээд дуусчдаг. Одоо нэг юм 18 утастай ийм маш ерөнхий хууль. Тэгэхээр хууль нь ийм ерөнхий байснаас бодит байдал юу болж байна гэхээр одоо энэ дулаан цахилгаан ингээд хоёр том салбар маань маш олон хууль одоо дүрм журмаар буюу 800 гаруй ийм дүрм журмаар бол харилцаагаа зохицуулж байгаа. За тэгэхээр ихэнх харилцаагаа ингээд дүрм журмаар зохицуулж байна гэдэг чинь энэ салбар нь хууль эрх зүйн орчны хувьд одоо доктортой бос байна гэсэн юм дүгнэлтийг л хүрж болно. Яг тэгэхээр өнөөдөр хууль бол доктортой тий. Гэтэл одоо журам дүрм бол тий магадгүй маргааш нэг хүн эрхтэл тэр журам одоо цуслагдах өөрчлөгдөх юм магадaltaй. Тэгэхээр магадгүй энэ салбарын одоо ингээд хөрөнгө оруулалт татаж чадахгүй байгаа. За тэгээд одоо засаглалын хувьд, одоо санхүүгийн хувьд ил тод бус гэдэг ингээд олон асуудал маань энэ одоо хууль эрх зүйн орчин доктортой бас байдалтай холбоотой байх магадaltaй. За тэгээд бид нар тандан судалгааны хүрээнд яг одоо Монголтой адилхан ийм одоо хэрэглэгчээ дулаанаар цахилгаанаар хангах ийм асуудалтай одоо 5 орныг ингээд судалж үзсэн. За одоо тухайлбал Казахстан, Эстон, Дани, Унгар гэх мэтлэн ийм 5 орныг судалж үзэхээр энэ орнууд маань яаж яана гэхээр дулаан цахилгааны бие даасан хуулиудтай. За тэгээ бие даасан хуулиуд нь жишээлбэл одоо дулааны хууль нь гэлдэг чинь дор хаяжил одоо 30-аас ингээд 50% утастай. За тэгээд ингээд 5-аас одоо 10 бүлэгтэй ч гэдэг юм уу. За цахилгааны хууль нь ингээд дор хаяжил одоо 100-аас 200% утастай, 10-аас 15 бүлэгтэй гэдэг ингээд маш одоо энэ харилцаануудаа аль болох одоо хуулиар ийм зохицуулсан ийм зохицуулттай орн байдаг байх нь л дээ. Тэгэхээр эндээс ингээд харахад бид нар бол юу гэж дүгнэж байгаа вэ гэхээр за ямар ч хэлсэн бид нар бол энэ эрчим хүчний тухай хуулийг дулаан цахилгааны хууль гэсэн ийм бие даасан том одоо иж бүрэн зохицуулттай ийм одоо хуулитай болгож хаврын чуулганаар батлуулна гэсэн зорилт тавин ажиллаж байна. За энэ маань одоо та бүхэн мэдж байгаа шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй улсын хурал маань 3 том стратегийг үл дэвшүүлсэн байгаа. Хууль эрх зүйн орчны сайжруулах. За нэг нь болохоор иж бүрэн одоо зохицуулттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлье. Тэгэхээр бид нар энэ одоо дулаан цахилгааны хуультай болсноор бол иж бүрэн ийм эрчим хүчний салбарыг иж бүрэн зохицуулттай ийм салбар болгож хөгжүүлэх ийм одоо зорилтод бол нийцж байгаа ийм асуудал байгаа. Өнөөдрийн бас чуулганы нийлсэн дээр их хурлын дарга бол хэлжсэн үгэнд онцолжсэн Монгол улсад л одоо хуулиасаа давсан журмууд байна гэж. Тэгэхээр бас таа ч гэсэн түрүү үгэндээ бас онцолж байгаа шиг байна тий. Эрчим дулаан болон эрчим хүчийг бол одоо ингээд нийтдээ 800 гаруй журмаар зохицуулж байна гэж. Тэгэхээр шинжилсэн одоо хуулийн найруулга төсөл дээр бол бас журмууд дээр бас нэлээд өөрчлөлтүүд орсон гэж бодож байна. Тэг нь ерөөхдөө тэр одоо журмууд дээр байгаа журмаар зохицуулаад байгаа тэр харилцаануудыг бид нар аль болох одоо хуулиар зохицуулна л гэсэн. Тэгэхээр нөгөө тэр журмууд дээр байгаа харилцаанууд хууль руу сууж өгөхөөр тэр журмууд яана гэсэн үг хүчингүй болно л гэсэн үг байхгүй юу? Аль болох бид нар журмын тоог одоо цөөлж аль болох хуулиар одоо харилцаануудаа зохицуулдаг тийм салбар болгож хөгжүүлэх юм зорилт тавьж ажиллаж байгаа. Тэгэхээр дөрвөн орныг бол яг сонгож авч судалсан гэж байна тий. Тэр яг Монголын хөрсөн дээр одоо яг тухайн одоо хуулийн маань өөрчлөлтүүд буух нь хэрэг бодит заалтууд бас орсон байгаа вэ? Онцлбол Тий. Ерөнхийдөө бол хараа энэ эрчим хүчний салбар гэдэг чинь одоо зөвхөн одоо ганц Монголд байдаг асуудал биш тий. Тэгэхээр эн чинь бол яг л ийм онлын үндэслэлтэй. Үнэхээр биднэрт байдаг одоо зовлон бол тэр айлд байдаг л аахгүй юу. Тэгэхээр тэр зовлонгоо тэр хүмүүс одоо яаж хуулиар зохицуулчихсан тий. Тэгэхээр тэр бүгдийг бид нар ингэж судалж яаж одоо энэ тэр хүмүүсийн одоо энэ хуулиар ингэж зохицуулсан юм байна. Тэгвэл бид нар одоо ингэж зохицуулж болох байсан байж тий. Тухайлбал одоо ингээл би хэлж байгаа жишээ нь манай хуулийн дээр ингээл юу гэдэг байхгүй юу. Одоо төрийн байгууллагын эрх үүрэгч гэдэг юм уу ингээд нэг бүлэг байж байдаг. Тэгээд тэр бүлэг дотор яг тухайн байгууллага одоо эрх нь үүрэг нь ингээ хамттай. Тэгэхээр яг одоо үүрэг гэдэг нь одоо биелүүлэгч ёстой юм шиг эсвэл эрхийн чимшигтэй айгүй тодорхойг байгаас. Тэгвэл одоо бусад улсын хуулийн дээр тухайлбал жишээ нь одоо эрх нь юу юм ингээ тусдаа бүлэг. За үүрэг нь юу юм ингээ тусдаа бүлэг. За тэгээд энэ үүргээ биелүүлэхгүй бол ямар одоо хууль зүйн хариуцлага хүлээдэг юм бэ гэдгийг ингээ тусдаа бүлэг байж байгаа жишээтэй.
Тэгэхээр ер нь ямарваа ингээ хууль маань нэг юм цогц байдаг юм байна л да. Энэ хуулийн зорилго нь юу юм? Тэр зорилтонд одоо хүрэхийн тулд ямар одоо заалтууд одоо зохицуултууд байдгийг гэдэг нь одоо яг зинхэнэ одоо хуулийнх нь бүрдэл хэсэг нь одоо үндсэн хэсэг нь. За тэгвэл тэр одоо үүргүүдийг биелүүлэхгүй бол ямар хууль зүйн хариуцлага хүлээдгийг гэдэг нь ингээд байж байгаа. Ингэзээс энэ хууль маань ийм цогц болж өгдөг юм байл л да. Ингээд бусад улсын хуулийг судалснараа бол яг ийм цогц юм байна гэдгийг үл ингэж харж байгаа. Тий.